Хавх булаагүй ууланд хамаг амтан жаргалтай. Энэ нэрийг олон нийт аль хэдийн мэддэг болж, ийм нэртэй аяныг талархан дэмждэг болоод байгаа. Хууль бус ан агнуурыг зогсоох, хавх ашиглан амтны амийг зэрлэгээр хөнөөхийг хориглон боловлох зорилготой эхэлсэн хавх хураах энэ аяныг 2015 онд Ховд аймгийн Манхан сумын эко клубын сурагчид санаачлан зохион байгуулж байсан. Харин энэ жил хавх булаагүй ууланд хамаг амтны жаргалтай хэмээх аян Ховд аймаг даяар өрнөж 500-аад чирхэг хавх хурааж авсан амжилтаар өндөрлөлөө. Сүүлийн жилүүдэд хулгайн анчид буу шийдэн барьж ан хийхийн оронд хавх тавих нь ихсэж, энэ нь тэдний хувьд хууль хяналтынд баригдахгүй байх нэг арга болоод байгаа. Хуулиар хориотой хавх гэдэг зэвсэг буу шийдмээс илүү хор хөнөөлтэй зүйл. Ихэвчлэн тарваг чонд тавьсан хавханд тарваг зурвнаас эхлээд нэн ховор амьтад тэрж байтугай хонь мал хүртэл орж тарчилдаг. Амьтад хавханд нэг л орсон бол гарна гэж байдаггүй. Хөлн тасарч унаж байж салдаг хичнээн аимшигтай эд болохыг нүдээр хараагүй хүн төсөөлөхгүй бизээ. Хавхаар ан агнах, буугаар агнах хоёрын хувьд болохоор хавхаар ан агнах нь бол нэгдүгээрт олноор алдаг, хоёрдугаарт нь бол тухайн амьтныг бол маш их яргалж зоож байдаг юм зэвсгэлтэй. Тэр хавханд орсон амьтан мэдээж хөл гарна хугарах, уурхаас гадна одоо хавхтайгаа нь шүд амнаасаа хүртэл салчихсан ийм амьтад бол бид нар таарч лээс л те. Энэ бол тухайн амьтанд бол ер нь байгаль эхлэгт бол маш их сөрөг ур дагавартай. Зөвхөн хавхаар таруу агнах биш, бусад одоо бүх амьтад одоо гэрийн малаас эхлээд дээр нь одоо чон, нүнэг, цоохор, ирүүс, шилүүс, мануул гэх мэтийн бүх амьтад бол энэ хавханд орж тахир дутуу болох, зовх ийм үзэгдлүүд бол байнга ажиглагч байдаг. За одоо ингээд хавхтаад зэвсэл маш их харагдаж байна. Одоо ингээд хавхтаад ч зэвсэл маш их байна. Энд арай ихтэй байна. Заавал мал бол сүйдрлэл таргууны нүхний амдлаач шүү дээ. Уулын бэлтгэж хаанаач. Тэгэл тэр малын хөлөнд орсон хавхыг нэг 20 минутын дараа салгаж авах хөтлөө арьсан шалгурцсан шүрмсэн шалгурцсан тэр мал бол яг тэргээр хатдаг төмрийн хорг өгöd. Тэр амтандаа ч гэсэн бас өглөө татаад ороо эргэлгүй маргааш өглөө эргэхэд тэр орсон таргуул тэр амтан бол хичнээн тарчилж байгаа үстэй. Тэгэхээр тэр амтны амийг нэгд хөнөөхтэй хоёрдугаар хамлж алж байна те. Энэ тал дээр бол бас хавхыг бол хураахан зүйтэй. Хавхал зөвхөн манай Ховд аймагт биш, бус бүх аймагуд байдаг юм. Энэ хавханд бол олон төрлийн амьтад орно. Мөнх хайрханд явж байхад бол нэг нөхөн дээр бол нэг амьтан оцоодоос яваад бас таруу хавханд орчихсон өрөөс нь хөлөөр тасарчихсан. Тэгээд арьсан тасардгүй, ясан дотроо угарчихсан арьсан тасардгүй тэгээд зовжсэн тэрийг салгаад тэгээд сумных нь байгаль амгaalч хүлээлгэж өгчөөсөө. Тиймэрхүү юмнууд бол өчнөө тааралдаг. 2012 оны амтны тухай хуулиар аливаа амтныг хавхаар агнахыг бүрэн хоригдсан боловч энэ хуулийн заалт амьдралд төдийлөн хэрэгжидэггүй. Зарим нутагт хавх уламжлалт хэрэглээ хിവэрэн байгаа. Харин хуулийг хэрхэн хэрэгжүүлж, хулгайн анги хэрхэн зогсоох тал дээр Ховд аймгийнхан үлгэр дуурайл үзүүлж байна. Ховдчууд хавхгүй аймаг болох зорилго тавьж, Манхан сумын сурагчдын санаачилсан хавх булаагүй ууланд хамаг амтны жаргалтай аяныг 2 дахь жилдээ өргөнүүллээ. Ингэхдээ Алтай нурууны ар өрөөр нутаглах 10 сумын байгаль хамгаалагч байцаагч нар мянган уулзат мөнх хайрхны байгалийн цогцлбор газар зэрэг тусгай хамгаалалттай 2 газартай хамтран зохион байгуулжээ. Манай бүс нутаг бол одоо Алтан болон Монгол харахтай
Энэ 2016 онд бол Дэлхийн байгууллагын сантай хамтарч тэдний сан хүчлийн дэмжлэгтэйгээр бол бүс нутагт бол хавх 60 гэсэн аяныг зохион байгуулсан. Энэ аяны хүрээнд бол манай тусгай Малтай Азийн нутаг дээр мянган улсын тусгай Малтай нутаг хамтарч энэ аянд бол идэвхтэй оролцсон юм аа. Үүний өрдөөнд одоо манай тусгай Малтай Азийн нутаг 165, 169 авах, мянган улсын тусгай Малтай Азийн нутаг 130 авахыг бол хамтарсан одоо хяналт шалгалт дээр нь улсын байцаагч байгаль хамгаалчийн дэмжлэгтэйгээр бид нар бол цуглуулж чадсан байгаа. Бид нар ихэнх авахыг бол яг тэр дарууныхаа нөх яг одоо тэнд хавх тавьсан газраас нь хурааж авдаг. Тэн дээр яг эсрэг хүсэл илэрхийлсэн ямар нэгэн хүмүүс бол бидэртээ таардаг. Нэгэнт л тэр зөрчил гаргацсан учраас хүмүүс бол тэнийг ухамсарлаж байдаг. Энэ оны 8 дугаар сарын 5-наас 10 дугаар сарын 5-ны хүртэл 2 сарын хугацаанд үргэлжилсэн хавх хураах аяны хүрээнд байгаль хамгаалагч байцаагч нар төр захиргааны байгууллагын төлөөлөл эко клубын сурагчид гээд 100 орчим хүн нэгдэжээ. Тэд машин, морь, мотоциклоор 30 гаруй км зам туулж Алтай нурууг Ховд аймгийн хэмжээнд самнан нийт 438 ширхэг хавх хураасан байна. Энэ аяныг үр дүнтэй хэрэгжүүлэхэд Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар санхүүгийн дэмжлэг үзүүлсэн юм. УАЗ 469-ээр бол манайх бол одоо байгаль орчныхаа байцаагчтайгаа би говийг тархан газрынхаа байцаагчтайгаа хамтраад 2 удаа хяналт шалгалтыг малчтай одоо ард иргэдтэй мал хийж энэ жил бол явуулсан. Хяналт шалгалтын явж явах хугацаанд малчт бол энэ одоо G-Mobile-ийн шилжээгээр хоорондоо холбогдчихсан бас бэрхшээлтэй тэгээд ингээд нэгэндээ мэдээлэл дамжуулахад бас тэгээд байдаг. Тэгээд бидгээд энэ одоо бас нэг онцлог бол санхүүгийн юу бас байдаг зардал одоо мөнгө одоо Дэлхийн 16 онд бол Дэлхийн байгаль хамгаалах сангаас бол бидгээд бол 300 мянган төгрөгийн санхүүжилт өгч одоо хяналт шалгалтыг хийж энэ бол маш үр дүнтэй хяналт шалгалт болсон гэж миний үж бодож байгаа. Хавх хураахаас гадна хийсэн ажлаа баримтжуулж, фото аппарат, дүр сэвжлэгийн камерт буулган мэдээллийн сан бүрдүүлж, судалгаа шинжилгээний ажил давхар хийжээ. Ард иргэдийн хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлж, хавханд орсон амьтан хичнээн ихээр тарчлан зовж байгааг дүрсээр харуулснаар хавхны хор холбогдлыг ойлгуулж чадсан нь энэ аяны онцгой үр дүн юм. Энэ хяналтын үр дүнд өнөө жил миний бодлоор бол ер нь одоо энэ хавх авч яваа таруу гагнах гэж байгаа энэ үеийн явдал бол их цөөхөн гарсан. Энэ бол бас бидний урьдчилан сэтгэлсэн арга хэмжээ болж чадсан гэдэгт одоо би бас итгэж өрнөглөж байна. Манай иргэд малчид өөрсдийнхээ чин сэтгэлээр бас бидний ажилд тус тийм болж мэдээлэл өгч одоо явж байгаа усад бид нар жоо тустай болсон байна. За тийм хүм моцигтэй явж байгаа шүү. Тэнд энэ явж байгаа шүү гэдэг мэдээлэл өгчдөг болсон, хамтарч ажилдаг болсон. Энэ манай иргэд ялангуяа малчид бол үнэхээр одоо сэтгэл хангалуун байгаль их лоргон ялангуяа ан анттай хайлах талдаа сэтгэл тавьж ажиллаж байгаа. Ийм учраас бид нар бас хамтарч ажилласны үр дүн гарч байгаа гэж үзэж байгаа. (2015 оны 100 манхан сумын хүүхдүүд хавх булаагүй ууланд хамаг амьтан жаргалтай хэмээх аяныг санаачлан зохион байгуулсан. Хүүхдүүд 2 сар гаруй хугацаанд жаргаланд хайрхан ууланд нутаглах иргэдээс 164 хавх цуглуулсан нь олонний сэтгэлд хүрч томчуудын анхааралд хүрч чадсан. Ингэж л Монгол улсын хэмжээнд хуулийн хэрэгжилтийг хангах, аливаа өрх хавхыг хураах, амьтан агнах, барихад хориглох арга, зэвсэг хэрэгслийн талаар иргэдэд сурталчлах арга хэмжээг орон нутагт хэрэгжүүлэх талаар байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын тушаал гарсан юм. Хүүхдүүдийн санаачилсан ажил аймаг даяар өрнөж, хавхгүй сумаас хавхгүй аймаг болох их аян гараандаа гарчээ. Хавхрахын аян болов манхнаас тэр тусмаа энэ сургуулийн хүүхдүүдээс бидний хойч ирээд угаас эхэлж байгаа. Энэ явдал бол их зөв зөвтэй хүүхдүүд ч гэсэн өөрсдөө сэтгэл дүүрэн оролцдог. За малчид бол бас хөдөөгөр ингэж яаж яхад ихэндээ ойлгохгүй энэ төр байсан бол сүүлдээ одоо байгаль хамгаалагчдын хүмүүсийн ярьсан нэг дагуу бас өөрсдөө ч ухаарал ингэж тал талаас ойлголцол хүрчин үр дүнтэй ийм арга хэмжээ болж байгаа. Тэгээд энэ аян маань одоо 2 жилийн хүрээнд хэрэгжихэд бол ерөнхийдөө манханд Ховд аймагт бол нэлийн хэмжээний хавх хураагдаж тэр чинээгээр одоо хууль усан энэ тэр
агнагддаг юм бол бас нэлээд буурсны юм бол харагдаж л байгаа. Тэгээ цаашд одоо энэ хавхны хураагддаг, хураалгаж өгдөг ерөнхийдөө энэ байгаль хамгаалах тал руу бол Монголын нийт малчид хүмүүс бол бас давлгаалж орох, сэтгэл зөрхөө зориулах юм байх байхаа гэж найдаж байгаа. Ард олны талархлыг хүлээсэн хавх хураах аяныг хамт зохион байгуулсан, оролцсон, дэмжсэн бүхий л байгууллага, хамт олон байгаль хамгаалагч, байгаль орчны байцаагч нар аймгийнхаа төвд хуран сууллаа. Тэд хийсэн ажлаанд тайлагнаж үр дүнгээ хэлэлцэж байна. Аяны хүрээнд 10 сум байгалийн цогцлурт 2 газар нийлээд 2 сарын хугацаанд хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж нийтдээ 514 зөрчил илрүүлж 438 ширхэг хавх хураасан юм. Манай Мөнхөргөөс бол үндсэндээ одоо 165 хавх хураасан. Одоо хавхыг тавьдагтай биш. Энэ бол бид бүгдийн маань одоо хамтарч ажилласны ажлын одоо уялдаа холбоотой хяналт шалгалт одоо үр дүнтэй сайн одоо хийдэг гэсэн одоо утгатай гэж бодож байна. Бид бүгд одоо хяналт шалгалт хийхдээ одоо хуулийнхаа хэрэгжилт одоо энэ аянаа бол хүмүүст иргэдтэй бол танилцуулж иргэдийнхээ одоо энэ хавх гэж одоо энэ хэрэгслээс татгалзах талаар бол ард иргэдтэй одоо хүмүүстэй сурталчилж энэхүү одоо ямар одоо хорх нөлттэй одоо талаар нь бол хүмүүстэй ойлгуулсан, ярьсан. Нийт бол 6600 орчим одоо ард иргэдэд бол гарын авлах тараах материалыг бол орч ирэг тарааж ажилласан. Байгаль хамгаалагч нар, байгаль орчны байцаагч нар хураасан хавхаанд тоолж хууль хяналтынд хүлээлгэж өглөө. Хурааж авсан хавхныхын тоогоор ажлаанд дүгнэхэд аянд оролцсон 10 сумаас 50 ширхэг хавх хураасан дууд сум, хамт олноос 124 ширхэг хавх хураасан мянган угалцтын нурууны байгалийн цогцлбор газар хэрэгүүлсэн юм. Энэ хугацаанд за сумын байгаль хамгаалагч бит 2 960 мянган төгрөгийн шийдвэр актын арга хэмжээ авч иргэдэд мөн 50 ширхэг хураасан хурааж одоо өнөөдөр аймгийн байгаль орчны аялал жуулчлалын газар дээр ирж ажиллаа дүгнүүлж одоо эхний байр эзэлж байгаадаа туйлын их баяртай байна. Хулгаан манай суманд бол таруу нэлээд нийлбэг. Тэгээд аймгийн төвдөө өөрх нь учраас таруу хүмүүс аймгийн төвөөс ч гэсэн хүмүүс очиж их агнадаг. Тэгээд тарууны зөрчил манай суманд бол нэлээд гардаг. Тэгээд бид нэр жил болгон тэмцэж одоо сүүлийн үед баг зөрчил нэлээд эрс буурч байгаа. Манай сум өндөр уулын бүс. Тэгээд цаг агаар зарим үед хүйтэр цасаар шуурах, цас орох тийм үзэгдлүүд байнга тараадаг. Тэгээд зарим үед хэдээр гадаа хонох тийм тохиолдол унаа тэрэг эвдрэх ганц нэг тийм тохиолдол гарч байсан. Дэлхийн байгаль хамгаалах санхүүжилтийн асуудал шийдэж бид нэр бензин төгрөгөө ачигддаг байсан бол одоо яг байнга эргүүл төөргөлд явж хүн амьтнаас одоо шалгаж ингэж байгаль орчныхаа ажил хийж ингэж маш үр дүнтэй зохион байгуулж манай сум ингэж тэргүүн байр эзэлж ингэж ажиллаа. 438 ширхэг хавх. Энэ бол бага тоо биш. Хамгийн багаар тооцоход нэг хавхны цаана 10 амьтны амь аварсан гэж үзэхэд 4000 гаруй амьтны амь аварсан гэх тооцоо гарна. Энэ л хамгийн том буян, хамгийн чухал үр дүн гэж дүгнэж байгаа юм. Их ажлын ард гарсан байгаль хамгаалагч нар уулзалтын үеэр олон санал гаргасан. Тухайлбал Ховд аймгийн туршлагыг бусад аймагуудад сурталчлах, энэ аяныг орон даяар өрнүүлэх, хураасан хавхнуудын төмрөөр хавхны хор холбогдлыг ойлгуулсан бүтээл хийх нь зөв гэдгээр санал нэгдэж байна. Ер нь
Байгаль хамгаалагч гэдэг бол буу барьсан хулгайн анчид ховцох шүүгээрсэн алтны нинжан нартай газар дээр нь тэмцдэг. Яг энэ дээр бол цэрэг цагдаагнаас илүү хүнд нөхцөлд ажилладаг ийм өмсөд байдаг юм аа. Тэгээ бид нар 2 сарын аяны хүрээнд бол нутаг дэвсгэрийнхаа 95% одоо нэг 7-аас 8 одоо эргүүл хяналтын ажлыг хийж одоо хавхаар таруугалах агналтыг бол зогсоож чадсан гэж ерөнхийдөө бодож байгаа. Манай мэс сумын нийт нутгийн 95% бол одоо тархсан байдаг. 2 дахь жилд бол ер нь хүмүүс ухамсар бол маш их дээшилсэн. Бид нарт бол идэвхтэн байгаль хамгаалагч нар гэж одоо бас тусалдаг улсууд байгаа. Тэгээд дээр нь багуудын засаг дарга нар гэж одоо бас бүх төрлийн ажлыг одоо гүйцэтгэдэг тийм универсалын улсууд байдаг. Тэд нар бас бид нарт маш их дэмждэг үзүүлдэг. Хавх гэж зүйл хідэн амьтны амийг хөнөөж байгаа тооцоо ганцхан газраар авч үзье. Жишээлбэл Алтай нуруунд нутгалдаг нэг айл 8 дугаар сарын 10-наас 9 дугаар сарын 20-ны хүртэл 5 хавх тавилаа гэж бодоход хоёрт нь өнжөөд нэг амьтан орно. Ингээд 40 хоногийн дотор хамгийн цөөндөө 40 амьтан хавханд орно. Хэрвээ Алтай нурууны 20 айл энэ мэдчлэнгээр хавх тавиад байвал ганц сар гаруй хугацаанд 100 гад амьтан тэр дундаа тарваг хууль бусаар агнаж байна гэсэн үг юм. Ингээд аян цааш тэргүүлээд ингээд хавхараа гэдэг уламжлалуудаас огсгон бол цааштай ингээд амьтнууд байсан. Хавхаар хандлах явсан гэж би бодож байна. Хавхаар бол маш их ангийг агнадаг. Уугаар агнахаас илүүтэй хавхаар агнах нь одоо илүү амьтанд их хор хөнөөлтэй байдаг. Манай нутагт тэр нь хавхаар агнах тийм уламжлал байдаг. Аргал янгэр тэгэл үнийг чонс шилвэс таруу тэгэл бүх төрлийн амьтнууд манай байдаг. Тийм ганц таруу гэхгээр одоо чон үнийг гээд бусдаа амьтдад одоо хавх тавьдаг одоо хойл хүртэл одоо хавх тавьдаг байсан надад. Энэ хавх аяны өрөөснөр одоо тэр одоо яахан хязгаарлагч шиг байна. Хавхнаас болж Монгол орны экологи эдийн засагт учирч байгаа хохирлыг тооцсон удаа байхгүй. Хууль бус ан агнуурын зэвсэг болсон хавхыг хаана хэн үйлдвэрлэж, хаанаас хэн оруулж ирж байгаа талаар хийсэн судалгаа байдаггүй. Ховдын байгаль хамгаалагч нарын тооцоолсноор тэдний хураас нь 438 хавх бол иргэдийн хууль бусаар ашигладаг хавхны 10% ч хүрэхгүй. Тиймээс тэд хавх хураах аяныг нэг удаагийн ажил биш, жил бүр тарваг агнах үеэр 2 сар уламжлал болгон хийх хэрэгтэй гэж үзэж байгаа юм. Хавх хураах ажлыг санаачлан хэрэгжүүлж эхэлсэн Ховд нутгийнхан хавхгүй аймаг болох зорилгодоо хүрэх эрхний алхмаа хийлээ. Өөрсдийнхөө биеэр үлгэрлэж, бусдын бас нэгдхийг уриалж байна. Олон нийт засгийн газарт хандаж гаргасан уриалгад хавхны эсрэг аяныг үндэсний хэмжээнд үе шаттайгаар хуулийн дагуу зохион байгуулах, Ховд аймгийн туршлагыг бусад аймагуудад түгээн дэлгэрүүлэх, хавхгүй уул, хавхгүй сум, хавхгүй аймаг шалруулах, хавхыг хилээр нэвтрүүлэх хориотой барааны жигсаалтад оруулах хэрэгтэйг онцлолоо. За цаашдын аяныг дахин одоо үргэлжлүүлж улс орны хэмжээнд явъя гэвэл одоо бид бүхэн одоо энэхүү сургалт зөвлөгөө нь аянаас гарсан уриалга зөвлөмжөө одоо шийдвэр гаргах төвшнээ одоо засгийн газар байгуулагч нямж гэдэг юм уу одоо Монгол улсын хэмжээнд энэ уриалга юм бүгдэнд нь хөргүүлж одоо уриалал үрдөнтэй болох болов. Тэгэхээр миний л нэг бодож байгаа юм бол энэ хавх гэдэг үгийг бол баг монгол хэлний үеийн сангаас хасчихсан байгаасаа дээр нь одоо энэ Ховд аймагт зохион байгуулж байгаа энэ хавх аяныг бол Монгол улс даяар л одоо хөдөлгөөн болж өрнүүлээд тодорхой аянууд зохион байгуулагдаад өгөх юм бол энэ хавхны асуудал шийдэгдэх байх гэж ойлгож байгаа. Хавхгүй аймаг болохын төлөө зорилго нэгт ховдчуудын байгаль орчин, ан амьтан, их дэлхийхээ төлөө хийх хавх хураах аян эрх зүйн дахиад үргэлжлэнэ. Улс орон даяараа хавхны эсрэг нэгдээсэ гэж хүссэн тэдний уриалга түгэн дэлгэрч аймаг бүр хавхгүй болохын төлөө бүр цаашлаад хавхгүй Монголын төлөө өрнөх нь дамжиггүй. Их нутгаан гэсэн сэтгэлтэй хэн бүхэн нэгдэж чадвал Монгол нутгийн бүхий л уул хангай хавхгүй болж хамаг амьтанд жаргалтай амьдрах тэр цаг дөтөлсөөр байна. Тэр цагийн эхлэлийг Ховд нутгийнхан ийм хүү тавьж байна.